За оролцогчтой танилцуулъя. Миний баруун талд Барсолд дархнаас хийж оролцож байгаа дархны скейтер залуу байна. Зүүн гар талд Мөнгөн Шагаа. За тэгээд залуучуудаа дөрмөө танилцуулъя. Хамгийн түрүүнд энэ бол хатан дээрх үзүүлбэрийн тулаай та бүхэн мэдж байгаа. Хөл газар хүрхэсгөө хайн план хийж болохгүй. Бондлес бас хийх боломжгүй. Энэ дээр граб үзүүлбэр хийх боломжгүй. Хэрвээ өрсөлдөгч нь үзүүлбэрээ пофтой хийсэн бол заавалчгүй араас нь пофтой хийх ёстой гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Манайд үзүүлбэр хийж болохгүй, мануалийн үзүүлбэр хийж болохгүй. Сүүлийн үсгэн дээр 2 удаа оролцох боломжтой байдаг шүү дээ. Энийг анхаарна. Ямар нэгэн трик хийсэн тохиолдолд хөл шүргэснийг тооцоход тооцож байгаа. Энийг сайн мэдж байгаа тийм. Ямар нэгэн алдаа мадаг гаргаж болохгүй. Цэвэрхэн тоглоцгоо. Тэгээд хөл газар хүрж болохгүй. Хамгаалж байгаа тохиолдолд эцсийн шийдвэрийг шүүгч гаргана. Шүүгч өвжий. За цэвэрхэн тоглоцгоо. Өрсөлдөгчдөө боломж бити олгоорой. Окей. За ачуулаад аваа. За